Сайн байцгаана уу? Энэ удаагийн хичээлээр Scroll Stop Video Ads буюу гүйлгээд согоод гардаг видео сурчлага чиглэлээр Ad Maker хийцгээе. Тэгэхээр энэ дээр ганц нэг зүйлүүдийг тайлбарлаад өгье. Хичээл орохоос өмнө тэгэхээр blank template гэдэг дээр болохоор та өөрийн хүссэн загвараа энэ дээр хийх боломжтой гэсэн үг. За харин энэ видео гэдэг платформ дээр миний мэдхийн 2500 хангалттай видео бэлэн загвар зар сурчлагын чиглэлээр ашиглах бэлэн боломжтой хувилбарууд бол энд байдаг. Мөн та энэ дээр зарим нэг мэдээллүүдийг ингээд дарахаар цус хандуулъя те иймэрхүү чиглэлээр сайн үсээ аянд зориулсан янз бүрийн видеонуудыг эндээс бас хийж өгч болох нь байна. Тэгэхээр бид нэр өөрсдөө энэхүү темплейт, энэхүү загваруудаа энэ видеогоо ашиглаад нийгэмдээ сошиал чиглэлээр сайн сайхан үлийг дэмжсэн бусдад ятгсан нөлөөсөн чиглэлээр видеогд бол зөв зүйтэй алхам гэж би бодож байна. Тэгэхээр иймэрхүү чиглэлээр видеонуудаа бих бэлтгэвэл манайд бас бэлэн байдаг шүү гэж хэлмээр байна. За тэгээд хэдүүлээ үндсэн видео руу орцгоё. За мөн адил дижитал маркетинг чиглэл рүүгээ ороод эндээс арай өөр төрлийн загварыг хэдүүл авцгаая. За энийг авчия. За энэ бол 9 секундын видео байна. За use this template гэж 100 болохоор бид нэр өөрсдийнхөө Ads Maker-ыг хийх боломжтой боллоо. За логоны хувьд бол бид нэр өөрсдийн логогоо хийгээд өгчнө. Логоо байхгүй бол та видеон дээрээс өөрийнхөө компьютер дээрээс аплод хийж өгч болно. Аплод хийхдээ аплод гэдэг дээр нь дараад видео аплод гэдэг. За одоогор бол биднэрт бэлэн лого байгаа учраас шууд энэ дээр засвар явьчаа. За эдүү grow за save гэж өгөх хэрэгтэй. Сервис дээр нь онлайн сургалт ингээд өгчсөн болж байна. За энэний оронд бол та мэдээж хэрэг өөрийнхөө зургийг оруулж өгч болно. За remove background гэдэг нь бол маш гайхалтай зүйл байгаа. Дараагийн хичээлээр энэ хэсгээр тухтай би тусгайлан зааж өгөх болно. За тэгээд нэг стикер оруулаад call to action. За иймэрхүү байгаад болж байна. Call. За энэ дуустаад. За ингээд бид нэр өөрсдийн бэлэн видео хийхэд бэлэн боллоо. За ингээд та өөрийнхөө хүснээрээ маш богино хугацааны рекламуудыг хийгээд байх боломжтой боллоо. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баярлалаа.